би давхална гэж бодож байгаа газар маань одоо энэ чи сэтрээд Ад үүссэн ба шүү дээ. Энэ патерны чинь сэтлээд сэтрэнж гэж харж исэн. Та сэтрээд Ад үүссэн энэ дээр нь тагж яг ийм байвал орно. Ийм нөхцөл байдал бүрдвэл давхарлаж сэл орно. Яг ингээд ирвэл stop loss нь яг одоо энийг ингээд сэтэлчих юм бол эн чинь нэг risk reward мөнгөний менежмент бариад ягаар доошоо айгу баг латар орж таарна. Тэгээд stop loss нь хоол болохоор тэр энийг нэг сонирхно. Харин яг энэ хөдөлгөөн явангууд би шууд орно. За тэгээд та миний вебинарууд дээр яригдчихэж байгаа сигналууд юу шинжилгээнүүдийг тэгээ яг тэр дээрээ тулгуурлаж өөрөө яг яаж ярилцаа хийж байгаагаа би ингээд тайлбарлаад яг ийм нөхцөл байдлууд бүрдэнгүүт биш орно гэдэг. За stop loss 5-6 арилжаа нэгээд тэрний чинь 3 мөрөн stop loss зохио явчихаа. 5-6 арилжааны. За бүр ингээд 5 stop loss зогсон ч нөгөөдөл нэг нь барьчаад байгаа шүү дээ. За тэгэхээр энэ дээр бол яг ийм нөхцөл байдал бүрдэнгүүт шууд орно. Евро, Швейцар франк дээр. За ягаад тэр уналтыг дахиад доошоо харж байгаа. За энийг би болохоор ерөөсөө хаах гэж яарахгүй байгаа. Яг анх бол орсон газраас бол бүр айгүй хүчтэй унз орж чад. Угаасаа засвар орохыг мэдчихсэн болохоор break even-ийг яаран тавиагүй. Зөвхөн break even 0 дээр. Одоо л ийм нөхцөл байдал үүсэх юм бол шууд дахиад орно гэж харж байгаа. За Австрал, Швейцар франк break even-тэй байгаа. За энд болохоор урд нь хэдүүлээ бас ярьж ирсэн шүү дээ. Яг нөгөө вебинар дээр энэ өрөө. Break even-ийн дээр байгаа. За доош нь ингэж энийг доош нь сэтэлнэ гэж зураа. За сэтэлчээд stop loss авангаа алдсан. За тэгээд доошоо ямар тавгаар гаргасан хэрэг ийм сувг үүсгэнэ гэж сувг үүсгээд энд хүртэл явна гэсэн. За одоогоор яг бас тэгээд энэ сувгийгаа дээш нь сэтэлнэ гэж байгаа. Дээш нь сэтэлнэ гэсэн фантаз маань биллээ олчихсан. За энийг бас юугүй одоо дээш нь доороо хүрээгүй болохоор би яг доошоо хүрчээд дээшээ сэтэлээ гаргасан хүрээгүйгээр яг энэ сүлд үүсгэсэн патерна дээш нь сэтэлсэн. За гэхдээ ингээд ажиглажээ байхад нэг break even очиж авчаад унах нь уу. За бид яг энийг нь сайн ажиглана. Яг ингээд ийм шулуун ингээд цэвэрхэн те доошоо стратеги паттерн цэвэрхэн зурагдаад юм болвол break even-ийн 0 дээр нь буцаагаад аваачин гэсэн үг. Гүү бол тэгээд огцон хөдөлгөөн авах юм бол яах нь вэ? Энэ таац руугаа тийшээ ингээд явж ин гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ үний дээр нь паттерн үүсгэх нь үү, хаана үүсгэх нь үү? Их чухал. Доор нь яг ингээд цэвэрхэн паттерн үүсгээд энэ үүсгэсэн паттерн хандоор хүртэл унах. Энээс доош дахиад ийшээ унах магадaltaй. За одоо л яг иймэрхүү зүйлийг харж байна. За Австралийн break even зогсоон. За энэ дээр бол тамгалж ирсэн шүү дээ. Дээшээ бол иймэрхүү. Гэхдээ мөчтэй юунууд байгаа болохоор энийг доошоо сэтлээд паттерн үүсгэх байх. За би яг сэтлээд яг энэ паттерн үүсээгүй. Та харж байгаа шүү дээ. Энэ паттерн үүсээгүй. Гэхдээ ер нь бол паттерн бол үүсэн. Тэнгүүд энэ таамагийг бол билсэн гэж тооцогдно. Яг тэгвэл энийгээ сэтэлнэ гэж харж исэн, сэтэлсэн паттерн үүснэ гэж харж исэн, үүссэн, орсон. Гэвч ирээд break even зогсон дээрээс ямарч ашиггүй. За энийгээ хэдүүлээ. Цааш нь яах нь харъя.
Уус энийг яг та дааварны вебинараас харсан шүү дээ. Яагаад одоо энийг шууд доош нь сэтлээд явал арилжаанд орно тэргээ тайлбарлаж исэн гэд дахиад сануул. Та нэг Dove Chorg-ийн чухал гэсэн оройнууд тэгээд бас эн чинь бүр ийм 15-аар тавьж байгаад нарийн шинжилгээ хийжсэн шүү дээ. Шалтгаан энэ орой. Энэ оройн дээр ирээд айгүй цэвэрхэн батарей нь үүсгэж байгаа нь доошоо сэтрэх, доошоо явах магадлалыг нь нэмээд өгч байгаа гэсэн. За энэ ч ингээд жоохон засаад. За бид түрүүний яриадсан батарей нь ч одоо энэ. Австрал, Швейцар франк дээр яг ингээд үүсгэт нь орно гэсэн үг. Сэл орно гэсэн үг. За энийг цаашаа одоо саяны энэ цэгийн доор байна. Одоо энэ батарейн чинь бүгд ашиглагдаад дууссан. За энэ арилжаа байхгүй. Гавч. За энийг аад болж хувирах нь уу? Харах юм байна. Энийг бол хүлээх юм биш үү? За Австралийн энийг тэгээд баг хос оргил үүсгээд сэтрээд хос оргил үүсгээд зад энэ хүртэл унж мэтгэл юм. Яагаад гэвэл энэ орой чинь урд нэг сайн тааз сайн одоо Dove Chorg-ийн чухал гэсэн орой байсан. Энэ дээрээс унчлаа гэдэг чинь яалтчгүй чухал зэг баг. Тэгэхээр энийг тоохгүй орхиж болох уу гэсэн үг. Дахиад энд ирэх юм. Баг тоохгүй орхиж болох уу гэсэн үг. Харин энэ авцсан ирэхээр заныгаа сэтэрсэн ч яж байгаа ингээд болно шүү дээ, тийм. Сэтрээд ингээд гоё сэвэрхэн ингээд зураад байл яах нь вэ? Sell stop loss. Тэгэхээр бид нэр юу чухал вэ гэхээр одоо ханш маань хос орвил үүсэх одоо магадгүй явж чинь. За яагаад энийг дээш ингээ өснө гэдэг байгаа юм? Патерн сэтэрсэн үүсгэж байна. Арай үүсгээгүй яг үүсэх гээд байж байна. Үүсэх юм бол дээш явна. Дээш явахдаа эндээс унсан. Энэ маань урд нь яагаад унлаа? Бид нар яагаад доошо таамаглаа? Ойлгомжтой байгаа шүү дээ. Эндээс олигтой болоогүй ч гэсэн энэ маань бол унсан гэдэг чинь чухал зүг байхгүй юу? Тэгэхээр яг энийгээ хайдвуулээ. Анхаарч хагаад sell enter stop loss entry. За take profit-ийг нь бас унаад нэг хол явахгүй байх. Тэгвэл энэ маань яг ингээд үнэхээр унаад ороод ирэх юм бол ийм тэрэн рүү шилжинэ. За тэгээд харна TP тавихгүйгээр хорийн үд жоохон гарч ирээд анчи их шалтгаалцууд байна тийм. Би ингээд тэмдэглээд байгаа шүү дээ. Арилжаанд орох газруудад яг өөр ороод яваад байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдлууд бүрдвэл яг энэчнээс нэг сэл сонирхож болох юм. За энэчнээс хэр цэвэрхэн гоё нэг иймэрхүү те том паттерн гараад ирвэл айгүй зөрөгтэй bypass нэм гэсэн үг. За энийг харна. Хүлээж агаад паттернууд маань хэр цэвэрхэн үүсэх нь үү? За. Чинээс доошоо сэтлээд тэнийг очих бол ингэж харж ирсэн шүү дээ. Урд нь үндсөдлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэдэг нэлийн хүчтэй доошоо сэтлээд ороод ирнэ. За сэтлэх нь бол сэтэлхэн батарей нь үүсгэр нь sell post-ны нэг. За энэ чинээс болохоор
насан тамаг биелсэн бактери нь үүсэх нь үүсэж байна. Энэ бараг дээр хүрч чадахгүй байж мэдхийлээ. Яг ингээд байвал орно. Стоплосс нь хэр юу тавигдах нь харна. Ойрхон холоостой. Яг энэ батерийг үүсгэх юм бол тий орно. За яагаад би энэ дээр ингээд ороод идэг орох дуртай хэр энэ чинь яах нь үндсөдлгөө засрын үндсөдлгөөс сэтэлчдэг бах. Би урд нь маш олон сайн шалуудыг одоо сэтэлнэ гэд та харж ирсэн шүү дээ. За яг энэ хөдөлгөөн огцон бууж ирээд энийгээ сэтэлийгүү наан ингээд дахиад батер нүцсэнгүүд эн чинь өөрөө засрын хөдөлгөөн үндсөдлгөөн дахиад доошоо нэг сэтэлэх чадвартай гэж харагдан. За тэгэхээр энэ дээр би бас тийм арилжаануудаа төлөвлөнө гэсэн үг. Энэ дээр ирэхээр нь энэ дээр ирэхээр нь брейк ивнэ хийчихнэ. Тэгээ цааш нь брейк ивнэ бол 0 дээр нь тавьчихна гэсэн үг шүү дээ. Нэг бол нэмэхнийгээр тэгээ цааш нь open байна гэсэн үг. За энэ дээр брейк ивн зогсон. За дүүлээ урдны вебинар дээр яригдж чад ийм сувг байсан. Энэ тийм гоё дээшээ чиглэл одоо дээшээ сэтэрдэг паттерн үүсчихсэн. За гэтээ доошоо энэ сувгийнхаа шалдаа хүрээсэлэхүү, наансэлэхүү за ямар нэг аль нэг дээр нь орно гэж яагаад яг энэ сэтэр дээр нь орсон. За урд нь би апдейтүүд хийжсэн. За энэ маань бол брейк юм болоод зохиод. За гэсэн. За энийг бол угаасаа тэгээд ойлгомжтой. Доошоо. За энэ чинээс яг одоо энэ дэр ирээд нь штэ. Чинээс ер нь нэг амплакид буцаалт хийж магадгүй л. За энэ дээр нь иймэрхүү тэрнүүд үүсэх анхаарна, ажиглан харна. Сэл постны их одоо бэлтгэл гэсэн үг шүү дээ. Энэ дээр бол би угаасаа орч чадаагүй. За тэгээд хэр бэ яг энэ маань энэ паттерн цэр цэвэрхэн үүсэж явах нь доошоо хүрэхгүйгээр дээшээ гараад ирчих магадлал. Яг ингээд цэвэрхэн тий энэ дунд одоо энэ өсөлт маань ингээд явагдаад дээш эндээ байгаад буцаад унж мурах юм бол жоо аюултай болж ирж байгаа гэсэн үг. Яагаад аюултай тий одоо сэл постнийхд аюултай болж ирж байгаа гэсэн үг. Яагаад гэхээр үндсөдлөн засвар хөдөлгөөн үндсөдлгөөнгөө гараад ирчихнэ гэсэн үг. За тэгэхээр энийг хэдүүлээ ажиглана. Одоо за юугаа паттерныг доош ундаг гоё цэвэрхэн паттернууд үүсэх нь байх нь. За яагаад нэг паттерн дахиад зураад та үндсөдлгөөн засвар хөдөлгөөн үндсөдлгөөн чайг огцсон яваад ирлээ шүү дээ. Нэг цаг дээр за M15 дээр. Тэр одоо үндсөдлгөөн засвар хөдөлгөөн үндсөдлгөөн одоо нэг засвар хөдөлгөөн явах гээд байгаа. Засвар хөдөлгөөн. Гэхдээ энэ дээшээгаа ингэж бараг авах нь уу? Дээшээ ингээд очоод энчэнэ ингээ тий нүүр сахал үсэн дээр их ургаад авах юм бол гоё риск энтри орж болно гэсэн үг. Сэл бос нээж болно гэсэн. За тэгээд үндсөдлгөөн засвар хөдөлгөөн энэ том сувгийнхаа таазаа бараг шалгасан. Эргүүлээд яг нь энийг харна гэсэн үг. За энэ дээр ингэж харсан ч
Нийсэл орох газар энэ чинь. Бараг ийшээ сэл орж ийснаас энд ирэх хэрнэ. Юу харж байгаад. Бай гэж харсан дээр юм байна төө. Сайн арилжаанд орох төлөвлөгөөнүүд. Ан чи сэл баг гэж харж байхаар евро йен. Баг энэ чи бай. Энэ чи бай stop loss нь ойрхон байрлах газрууд байна шүү дээ. Тэгээд ад дээр нь бай гэж харуул. Илүү амьдралд ойрхон харагдаж. За pound австрал. За pound австрал дээр яг энд явж хахад нурдны вебинар хийжсэн шүү дээ. Ингээ байж хахад нь. Тааш яаж авсан байна. Паттерн үүсэх нь энэ дээр данж хийгээгүй доош нь сэтгэлэн гэж харж ирсэн. Энийгээ бас хэтэлж за дахиад гараад ирж энэ яг Кёрол нь хаана байх нь вэ? Яасан урд нь бас нэлээд арилж нийцсэн болохоор зарим гоё юм дээр орж таагүй. Таньгаас хэтэлнэ гэж угаасаа ингэж харж байгаа шүү дээ. Ийм том паттерн байгаа. Нэг бүр аимшигтай уналт дахиад явах нь уу яах нь вэ? Яг энэ паттерны хэлбэрийг харахаар энэ доош нь ингэ сэтгэлээр харагдаад байгаа байхгүй. Түрүүний нэг M15 дээр хүлээгээд идэг паттерн үү шүү дээ сэтгүүлдэг. Энд чинь ингэ айгуу цэрхэн зурагдаад байгаа юм. Тэгэхээр энэнийг сэтэлэх юм болвол одоо энэ паттерны доош нь сэтэлэх юм болвол эн чинь нэлээд огцом. Одоо энэ амирлаанууд байна шүү дээ. Иймэрхүү хөдөлгөөнүүд паунд австрал дээр гарах магадлал айгүй өндөр. За тэгээд энэ маань одоо юугаа зураагүй шүү дээ. Паттерн зураагүй байна. Дээд нь бараг тодорчиж доошоо унаад хэр унаж орж ирэх нь. Ийм байж болох юм. За энэ дээр бас яг яаранд үнэлт гаргахад юу вэ? За бас ингээд одоо сүүлийн зуршин шиг ингээд ороод ирэх юм бол эн чинь яг тийшээ явдаг паттерн баггүй юу? За энэ чинь бүр амар юу болчихлоо. Бидрийг нь устгах чи. Одоо энэ чинь нэг юу том юу шалыг сэтэлж чадаагүй байгаад байгаа шүү дээ. Маш том шал ба. За яг энэ үүссэн паттерн доош сэтэлнэ энэ үндсэн хөдөлгөөн засварын хөдөлгөөн үндсэн хөдөлгөөнгөөс сэтэлчихээр харагдаад байна. За гэхдээ одоо сая ингээд хараад хахад ингээд гараад ирэхийг бас үгүйсэхгүй чинь том юу байгаа шүү дээ. Том сайн шал байгаа шүү дээ. Паттерны.
Бараг л ингэж харагдчихээн да. За тийм бол энэчнээс нэг оролдууд сонирхож болох юм яг ингэж харж байгаагийн дагуу явах юм бол би яг тэгж хардаг. За ингэж яваад яг ийм нөхцөл байдлууд үүсээд энийг стресс ингэх юм бол ингээд ороод өстой болохоос ингэнэ гэж нэлээ урьдчилаад ингээд төлөлөө тараад байгаа зү. Тэгээ яг тэрнийхэн дагуу арилжаа хийгээд байгаа зү. За тэгээ тэр болгон биелэхгүй энэ бүхний ард одоо данс үсгэж байгаа голшилгаа маань мөнгөний дүрм за дараагийнх за энэ дээр тамаг бол маш гоё явж исэн pound card за энэ дээр яагаад stop loss зохиулсан угаас ойлгомжтой нөхцөл байдлыг дутуу үнэлсэн одоо дээр хүрээг багт наан ингэж талчиiдэг тий. За яг доош нь сэтэлсэн айгуу гоё батер нь үүсгэсэн үү энэ дэр ингээ үүсгэж байгаа юм. Аад үүсгэж байгаа бүр айгуу цэвэрхэн. Анч бүр ингэж үүссэн юм аа. Яг ингэж тэгээ сэтэлж орж ирсэн юм чи. Тэгээ энэгүүгээр ингээ харахаар ч надаа шалхахаас өөр яах вэ? Ингээд ороод ирсэн аахгүй. Тэг бүр айгуу цэвэрхэн. За тэгмэр стоплосоо тавиад. Тэг яг тэгж орж ирсэн. Ингээд шууд орж байгаа байхгүй юу? Чин. Анчаад өссөн байж шүү. Айгуу гоё үссэн бүр. Тэгээд стоплос юм аваад яваад гисэн. За одоо энэ дээр is энийг бол доошоо гэж хараад байгаа ш доошоо сэтэлнэ гэд. Тийм, ер нь нэг доошлие шүү одоо. Одоо ёстой нэг доошоо би тэгтэн дахиад сонирхно. Таны энэ дэр гоё риск энтри өнгөрөөж тий. Одоо ингээд том цагаар ингээ харъя л та. Тэгэхээр яг энэ шинжилгээний том цагаагаар хараад санаж байгаа ч гэдэг тийм урд нь хийж ирсэн шинжилгээнүүдийг. За энэ чи хардаа үндс хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэдээ орж ирэх магадлал өндөргээд энэ чинь сэл арилжаанууд бариад энэ нэг гайгүйхан шиг уналтан дээр нь мордож авчих гад pound card тэр хичээгээд байгаа. За тэгээд хас нэг бүтлгүүтэй байгаа. Одоо орно гэвэл за энэ дээрээ л орсон дээр тий. Энэ дээр ороод stop loss нь гоё ойрхон байршуулахаар угаасаа яг гоё явах ч юм. За энэ бол яг энэ бол шалгадаг газар байхгүй юм. Энэ дээр одоо stop loss зохиуллаа гэдэг. Тэг гоё ингээд юуг сэтэрсэн. Лээд ороод ирсэн. Аада үүсгсэн. Энийг шалгахгүй бол өөр аадуудыг шалгана гэдэг чи одоо шалгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас яг харнаа гэсэн үг. Энэ шиг юмнууд үүсхийг тааз маз гоё шалгацсан авцсан. Тэр би энэ дээрээс нэг арилжаа. Дахиад нэг шалгаад энэ гайг уналт орж ирчих гээд байгаа. Энийг нь барьж авах.
байна. За паундын. За энэ дээр арилжаа бол хийгүү там өдөг бол бас сайхан явж байна. Одоо арилжаанд энэ гой боломжийг ашиглан арилжаанд орж идэг болохоор там өдөг ажил явдал сайхан болж байна. Чи чань гоё юм болох ч штэ. За энэ дээр би шууд арилжаанд орно. Сэлд орно. Энд чинь өмнө орох туртай амбазддаг паттерн нь штэ. За яриан таслаж юу сонсогдохгүй шүү. За энэ дээр арилжаанд орохдоо яаж орох вэ? Хэрвээ штэ тий. Бараг энийг сэтлээд стоп лоссоо ийшээ байршуулж энэнийхэн дээр хамгийн сүүлийн за бүр ингээд ирэхэд нь риск энтри байсан ч цэвэрхэн. Тэгээ 2% ашиг энэ дээрээс 2%-аар дансаа өсөх боломж энэ дэр бүрдэж гэсэн. Паунд yen сайн чийжлээд аваа. Би яг ингээд тэлжээс ярьжсэнд ороод яваад байгаа шүү. Тэгээ стоп лосс өгсөн бол тэрийг хэлээд ашигтай явж бол тэрийг зарлаад яваад байгаа шүү. За ямар ч энэ дэр ийм боломж бүрдэж байна. Дахиад нэг би дөрөв хэлдэж штэ ийм гоё паттерны дахиад нэг ингэдэг паттерн нөгөө нэг үнцөдлгөн засварлын үнцөдлгөн гоё шалгаас сэтэлж өгдөг. Тэр нь жинчээг үүсээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ чинээс бол риск энтри их үү харж байгаа. За бүр ингээд ирчвэл бүр юу ярих вэ? Юу ч ярихгүй. Бүр ингээд энэ таац дээр ирчих юм бол 25 BP-ээр стоп лоссоо тавьж агаад орно. Стоп лосс авъя. Тийм үстэй яг ингэж гарч стоп лосс аваад дунцдаг. Тийм бол энийгээс тэрхэн дахиад орно гэсэн үг. Incoming mail. Арч. Таад яг ингээд юунууд бол одоо нэлийн баримжаалагдаж эхэлж байгаа бол ганц нэг хүмүүс айгүй сайж ираад тэгээд ер нь дийлэн ихтэй юунуудыг боломжуудыг манай тэр бомтонгууд маань бас яг гоё ашиглаад яаж чадахгүй байна. Яг нүдэнд чинь ингээ харагдаж эхлэхгүй байна уу? За яг тийх гэж энэ одоо нэг иймэрхүү яаж энэ да. Тэгээд шинжилгээнүүдийг харахаар яг одоо миний хараад байгаа үнцөдлгөн, тасруудлгын тэгээ паттернуудаа дунд нь сайн таньж чадахгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд шинжилгээ хийхгүй хэсэг байчингууд та энэ шинжилгээнүүд тийм назгаараад ирж байгаа юм. Тэгснээ яг харагдаад байгаа. Тэгснээ сэрээр нэг орж үзээл. Яг нөгөө паттернуудаа сайн авахгүй л байна гэж харагдаад байгаа. За next. За миний харилцаа хийгүү нэлийн том одоо бууцсан харилцаа нь бууцсан таамаг гэдэг юм аа нэг. За энэчнээс хурдан тайлбарлаж исэн. Ийм гоё юу үүсгэсэн байна. За энийхэн дээр паттерн үүсгэж чинь дээшээ явах магадлал өндрөө гэж. За тэгтэл бенч унаад ирдэг. За тэгээд доор нь гараад юунууд үүсгэсэн. Паттернууд үүсгэсэн. За энэ дээр бол дээшээ таамаг бол шууд cancel. Одоо энэ чинээс sell арилжааны нөхцлүүд харж эхлэхээр болж байгаа байхгүй юу? Саний чухал гэсэн тийм ч бүр нэлээд ингэ доош харагдаад чухал гэсэн довчорын оройнуудыг доош нь сэтлээд
паттерн үүсгэж чад. Энд ч бол угаасаа 10-аас айгүй зэрхэн ингээ үүсгэж байгаа. За тэгээд бүр ингээд жижигхэн болгон гарвал яг саний. Нэг евро USD паунд эдэр нэг уналт орж ирэх гээд л. За гэхдээ уналтыг би хол биш байх гэж бодож байгаа. Бидний нөгөө 2033 он хүртэл фантаз байгаа шүү дээ. Тэр бол би угаасаа хിവэрээ. За гэхдээ наа нэг юм уналтууд бол байна. За тэр уналтууд бол тийм бага хэмжээгээр биш бол тэр сэлийг сонирхож орж эхэлж ийсэн дэр. За энэ ч ер нь баг арилжаанд ордог байдлууд бүрдгээд л шүү. Бараг бүрдээд шүү. За энэ сувгийнхаа энэ паттерн үүсгэж байгаа. Энэ юмныхаа таацсан дээр ирээд за энэ нэг амбарддаг паттерн ч юм байгаа. За дахиад үндс хөдөлгөөн, цасрын хөдөлгөөн нүг сэтэлдэг паттерн маань байгаа. За сэтлээд ороод ирж байна. Ер нь паунд тэр нэг хурган зээл сонирхноо. Стоп лосс нь хэд дээр. За 1% рисклээд. Одоо л оролтон дэмий юу? Тэг одоо дэмий. Одоо энэ минийгаас сэтлээд энийг би болохоор бүр ингэж хараад байгаа байхгүй. Ингээд ирчүүл өмнө супер риск энтри. Тэгээ яг иймэрхүүнүүдээс шууд доош одоо ингэ шууд явчихдаг тохиолдол байдаг тийм. Сэтрээ. Тэгээд бүр доор гарч байгаа тэгээ үсг тэгээ явдаг. Тийм. Энийг бол яг анхааралтай харж байгаад арилжаанд орохдоо би чат дээр бичээ за. За нэг ланд кат. Эндээс юу харагдаж байна? Ойлгомжтой байгаа зү. Нэг ингэж гарч ирээд инкер. За тэгвэл ингэн гэх юм бол тийм. Ийм юм харагдаж байна. Энэ доошин сэтэлдэг паттерн чинь байна. За энэ дээр ирэхээр нь риск энтри. Бай. Сонирхож болно. За бас өсөлтөнд тийм их хол биш ээ. Өрхий. Тэгээ 2%. Хурган 2%-ийн buy post хэмжээс харагдаж байна. Энд чинь sell тэнэг штэ. Тийм амар тий. Sell тий шууд хононгод буцаад buy-дал. Гэж харж байна энэ дээр. Арай чинь юу гүйцэхгүй баха. Энийг тийш энэ паттернийг явуулчихгүй байх. За харна. За энд бол баг ингээд энэ ч одоо баг ингээ юу
Унаад ороод ирэх нь занчаа ойлгомжтой байгаа шүү дээ. Ямар гоё тааз тэр ирээд унж байгаа лээ тий. Тэгэхээр уналт дахиад цаашаа юм байгаа. Үндсэн хөдөлгөөс засвар хөдөлгөөн явсан, үндсэн хөдөлгөөн явсан. Үндсэн хөдөлгөөний ирч дууслаа. Угаас таазан дээр ирээд гой гой шилжилтгэнүүд өгсөн. За энэчнээс бол нэг томоохон битэрэн зурагдсан байна. Зурагдчихж. Тэр бас FT-ийн тийм гараад авал сэл пост FT-ийн газар нэгээд авал одоо нээх бас шалтгаанууд харагдчихна гэхдээ чи одоо нэг заваарах гад лидийг нь харахаар нэг ингэж орж ирээд ингэндээ энийг сэтгэлээд энэ доошоо паттерныг сэтгэлээд 1 2 3 гэж аваад тэгээд эн чинь үндсэн хөдөлгөөн засвар хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн яг ингээ бүтэн болоод дууснаа гэсэн. За йен хамаг мохай бэлтаад доош яваад өгсөн. Юу тавьсан байсан? Сэл ордер. За энэ чинээс ингээд бас сэтэл мэтэл нэгээд хэдүүлээ гоё харж ирсэн шүү дээ. Сэтэлсэн тэгээд арилжаанд орж чаддаг. Энэ дээр шарлгаад энэ чинь ордер тавьсан байсан шууд дахиад доошоо нислэж яваад өгсөн. За энэ дахиад цаашаа хайчхад яагаад энэ чинээс ингээд сэл сонирхоод байгаа юм. Таазандаа хүрсэн. Энэ нэг ингэж энийг шууд ингэж авахад надад айгуу яг энэ хэлбэр нь ерөөс таалагддаг байхгүй юу? Яавал болж байгаа юм гэхээр шууд ингэ авчих чинь паналт тагаад байдаг. Амар паналт харагдаад. Угаасаа энэ минь хөдөлгөөнч дуусаагүй нь доошоо нэг гайгүй гош ингээд нэг ганц хоёр хүрээ түүл болж байгаа. Тэр энэ яг ёроол зурагдсан гэдэг чинь. За яг ингээд авчих гэхээр бас болдоггүй юм. Энэ хэсгийг орхичоор батерны энэ ингээд энэ хэсгүүдийг орхичоор дараа нь очиж энийг яг аваад идэх байхгүй. Тэр надад дахиад жоохон доошоо хэрэгтэй байна. Тэгвэл бол яг уналтуудаа хараа сэл хийх газрууд ойлгомжтой болно. За яг энэ дээр энэ тааз тэр ирэхээр нь энийг бол болоог байна гэж харна. Энэ тааз тэр тэн чинь нэг риск энтри сонирхоод энэ шин доошоо хараад байгаа шүү дээ. Нэг риск энтри сонирхох юм да. За тэгээд одоо энэ чинь тийш ингээ гарч ирж байна шүү дээ. Энийг харна. Тэ ирснэг өөрхөн ингээд халмахлах нь ургаад байвал риск энтри сонирхно. Стоп-лосс нь ойрхон байх боломжтой юм байна. Жохон лот маань жохон том орох боломжтой юм байна гэж. Гэтэ нэг алдлаг нэг хувьдаар рисклээд шүү дээ. За ко. Энэ үнэхээр гоё тамаг байсан. Гоё явсан. Анх би вебинар хийж эхэлж байхад л энийг ингээд доошоо юм уналтууд байна. За энэ хүртэл унах магадaltaй. За энэ чинээсээ унаад тийм чи энэ хүрээд өснө чинь пулбэк хийж шít. Энэ гоё цэвэрхэн таацуудыг ирээ пулбэк хийгээд одоо энэ хүртэл унаад энэ чирээс өснө гэдгийг одоо ойлгомж тарж яаж энэ тамга гаргаж байгаа гэдгийг харагдаж шít. За евроног гүнээс цааш яах вэ?
дахиад л юу руугаа явах нь дээ. Дахиад баг энэ саяны шалыг ялгаж мэдхээр энэ за одоо энэ аад ямар хуу гарах нь вэ? Тэ одоо энэ сэтэлцэн энэ паттерныг аад маань яаж үүсэх нь вэ? Энийг бол би шууд дээшээ гэж харахад айгүй хэцүү. Тэгэхээр дахиад ирж нэг ингэж нэг шалгаад явах нь энэ анчи аад үүссэн ч тэр цааш нэг савлгтай явахгүй байх. За яагаад вэ? Ой зэрхэн паттернуудыг доош нь сэтэлсэн. За тэгээд доо моороо харсан ч гэсэн. Тэнд яроолууд ингээ зөрөгтэй эвдээд оройнууд нь болохоор энэ оройг эн чинь эвдэж чадаагүй байна гэдэг чинь тэгснэ энийгээ эвдээд ийна гэдэг чинь энэ аад хэцүү байхгүй юу? Одоо үүсэх аад. Тэр өөртөө бас юу алга. Яг ингээд зурчихсан чинь айгүй хэцүү байдаг. Ингээд энийг чинь ингээд оролдуулаа сунгаал идэх. Тэгээд чинь баллаа. Ингээл тэр энэ чи бол арай эрт. Энд бол таам гарахад арай эрт. За хоныг сэтэлцэн тий. Ингэж тиймэрхүү. Ингээд ирүүл дээшээ гэж харгасан. Одоо л энэ бидэрт одоо buy post-ник, sell post-ник тун эргэлзээтэй шууд алгасан нь миний хувьд бол энэ дэр юу ч сонирхгүй. За Австрал 2 stop loss авсан. За энэчнээс харъя. Энэ өрөө чи ирээд ийм паттерн үүсгэсэн хэдүүл харж ирсэн шүү дээ. Яг энэ паттерн үүсгэсэн. За доошоо сэтрэх магадлал туруун тун өндөр яагаад үл энэ сахал үсийг хараад тэгсэн чинь зүр stop loss сэтэлчээд цаж орж ирээд stop loss авчиж байгаа. За тэгээд би дахиад дараагийнх тэр нь уус энэ дэр ирэхээр риск энтри хийж байгаа юм. За тэгсэн чинь яах нь вэ? Дахиад stop loss яг дөнгөж аваад тэгэл доошоо. Явсан бүлгөө гэдэг явсан бүлгөө болгож байна. За энэс би дахиад орноо. Дахиад орно. Ус энийг хар л да. Юу ч ингэж бүр нэг яалч хүн чи сайн тааз. За хэдүүл энийг утгачих. Тэгээд яг урдны хаар нь авчи. За энэ баг ингэж хийдэх үү. Өнцөдлгөөн засвар хөдөлгөөн өнцөдлгөөн гээд ингээ баримжаалч. Ингээд нарийнхан тий яг иймэрхүү цогод үүсэх юм бол би энэчээс дахиад орноо гэсэн үг. Нэг одоо ингээ харалтаад ингээ хартаа евро USD паунд австрал доллар эдэр чи яг би нэгээ ер нь жоохон адилхан дагаж явах маягтай байдсан шүү дээ. Тэгэхээр энэ хэд маань ингээд юу яагаад байгаа байхгүй. Нэг тийм унах байрал руу орж ирээд байгаа байхгүй. Унал бол тийм амар хол биш. Тэгтээ бол тийм одоо sell post дараад зөв газар орж чадах юм бол тийм чамлахааргүй 300 PP ашиг авцахаар татгаа. Ягаад энэ хэд маань ингээ байралтай. Яг ингээд ингэдэм а. Яг нэг чиглэл рүү явах чахта бүх ослууд ингээд бүгд яг байрлалаа аваад цог хөдөлгөтөө бэлдээл одоо энэ паунд австралид чиг тэгээд авах нэг цог хөдөлгөтөө бэлдэцгээгээд нэг хүчтэй. Тэмчэнэс нэг одоо паунд, евро, австрал доллар эдэр маань нэг тийм хүчтэй уналт энэ 7 хоногтой баг орж ирэх байхаа. Яако
За энэ дээр бас нэг миний нэг хэлгүй оролт байгаа. Гоё яац тий. Уусаа дийшээ харж ийсэн. Дийшээ явна гэж харж агаад тэгэхээр нь орж байгаа юм. Тоглоос авангуудаа дийшээ бүрст харавч гисэн. За тэгээ араас нь дахиж хөөцөлдөж ороогүй. Тэгээд яг идэр яг энэ юун дээр нь ирэхээр нэг би нэг риск энтри сонирх тийм үү тий яг ингээд орцсон байсан болж яг хөө стоп-лосс аягүй ойрхон тэр нөгөө стоп-лосс нь ойрхон болохоор лот нь том сайн явуулж болохсон. Тэгээд яг ингээд би нэг стоп-лосс авчихаар тэрний араас ингээд зуурладаг хайгуу дургу. За тэгээд цааш ажиглаад ингээд үлдээчдэг. Тэгэх юм бол одоо эн чинь ингэж яваад зан дээр ингээд орцсон байлаа тий дараа нь харахад ингээд гоё шүү. Хойд тэгээд ингээд яваад исэн бол яг хөө ингэж яваад тэг иймэрхүү юм айгүй их болдог болохоор яг нэг стоп-лосс авуулаа за хоёр авуулаа тэгээд тэрний шашруусаа дахиад тийш орохыг хүсдэг. Зүр ингээд ажиглаж идэх зууралдаа дэмэргүүд. Нэг зууралдаа авчихаа чинь тэгээ балаа идэх. За одоо энэ чинээс ханшаа ингээ харъя л та. Сэтэлнэ. Нэг доош сэтэлнэ. Одоо нэг дайралтаар сэтэлнэ. Сэтлээд үүсгэн. Тэгээд энэ чинээс нэг сэл баг сонирхоо. За одоо ч баг ингээ орсон. Тийм одоо баг орсон ч таахан л зэтэр байгаа юм байна. Энэ дов чоргийнхаа доор нь унгаадаг паттерн үүссэн. Тэгэхээр энэ ослон доош нь лөвчтэй унаад ороод ирэх магадлал тун өндөр. Яалт. За алтан дээр угаасаа хэдвэл хамт байж байгаад би зөхөлсөн шүү дээ. Тэрийн сууж дахиж ороогүй. За нөгөө таамаг маань бол одоо хിവэрэ гэж харж ийсэн боловч чинчэнээс одоо дов маань тийм энэ оройг ишээ сэтэлж чадаагүй эдрийг доош сэтэлж гараад ирсэн. Тэгвэл энэ орой чинь бүр ингээ 3 инч жижиг юм орой үүсгээд энэ минийгаа сэтэлж чадаагүй гэхээр алт богино хугацааны доош уналт харагдаж хэлж байгаа гэсэн үг. За уналт бол тийм хол биш шүү. Би бол энэ 1797 гэдэг үн дээр жижил ястаа нэг дажгүй уналтууд орж ирэх баг. Тэрнээс наан бол алт руу одоо сэл ороод бол яач гоё юу гарч ирсэн хэцүү шалтгаанууд гарч ирсэн. Ингээд доова харна, тануудаа харна. Сүүлийн миний дунд зэрэг азтай явуулж харна устгачлаа. Ингээ хараад хад даалц. Нэг доошоогоо нэг орж иргээл тэгтээ уналт бол хол биш шүү. За энэ таац дээр ирээд дунсан бол дэжгүй харгасан. Тэгж яг тэгээд л ингээ да. За өсөлт яг энэчнээс бол өсөлт дундаа явж байгаад буцаа. За тэгэхээр энэ чи ийм паттерн.
За таамгаа шинчлээд. Инглээ. За энэ чинээс ирээд рискийн тэрнүүд бас сонирхож болох юм бай. Сурч. 1 2 3 дээр нь. За энэ дээр эрэхтэй үн маань гоё ингэ явж ивэл намбарддаг паттерн үүсгэчвэл ямар ч хэрэгэлцээ байхгүй бай постны. За миний арилжаанууд, алдсан онц арилжаанууд. За мэдээж юунууд нь хамаагүй нийлбэр дүнгээр бол хамаагүй ашигтай явж байгаа. Алдсан арилжаанууд маань иймэрхүү байна. За бас таамагуд нэг иймэрхүү байна. Яг одоо ингээ хараад ингээ нийтээр ингээ хараад хахад урд нэг пуужин суугаа явцгаасан шүү дээ. Одоо нэг сансраас нэг бөөндөө нэг буух дүр төрх харагдаад авах нэвтэйхэн байрлуудаа барьж аваад зарим нь одоо тэр гол мажор хослууд дээр сээллүүдээ илүү дэлгүү харж ивэл гэхдээ тийм хол биш 300 бие харж ивэл амин дүлзийтэй дасан дүлзийтэй ашиг дүлзийтэй юм да. За өнөөдрийн вебинар энэ хүрээд өндөрлөлөө.